Төв аймаг Заамар сум инээмсэглэл цэцэрлэг тавилеадтай багш хөтөлбөр. Тавилеадтай багш хөтөлбөр сургалт нь 2-5 насны хүүхэдтэй малчин өрх бүхий алслагдсан малчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай цэцэрлэгт нийт 33 хүүхэд хамрагдсан бөгөөд 3 настай 14 хүүхэд, эрэгтэй 6, эмэгтэй 8 хүүхэд, 4 настай нийт 16 хүүхэд, үүнээс эрэгтэй 12, эмэгтэй 4 хүүхэд, 5 настай хүүхэд 3 хүүхэд хамрагдсанаас эрэгтэй 2, эмэгтэй 1 хүүхэд тус бүр хамрагдаж тавилеадтай багш хөтөлбөр маань амжилттай хэрэгжлээ. Манай цэцэрлэг нь 2 хэсэг хуваагдан төмөстэй баг, тосон баг гээд 2 багтаа гэр нүүдлийн цэцэрлэгээ жил бүр барьж хүүхдүүдтэй ойртож аав ээж нартайгаа гар нийлүүлэн ажилладаг юм. Тавилеадтай багш хөтөлбөр сургалт явагдсанаар манай цэцэрлэгийн гэр нүүдлийн цэцэрлэг хүүхдүүдтэйгээ болон аав ээж асран хамгаалагчтайгаа ойр дотн ажиллалаа. Хүүхдүүдтэй орчин үеийн дэвшилтэт технологитой танилцуулж хичээлээ ойлгомжтой, сонирхолтой зааж чадлаа. Олон сонирхолтой хичээл, туршилт, үлгэр, дуу, шүлэг, тоглоом гэх мэт олон зүйл байсан учраас багш биднэрт бас олон шинэ зүйл сурч баяжлангаа сурч мэдсэн мэдлэг ихтэй байсан. Хүүхдүүд болон багш нартаа хичээлээ сонирхолтой болгон заах, сурах боломж олгосонд баярлалаа. Ноён болох хүсэлтэй тариачин язгуураа сольж тайж болох хүсэлтэй